ард түзөө үзүүлж байна. Зохиолч Цэндийн байгалмаа. Маргааш гэж өдөр байдгийг хизээч бүү март. Араман. Рондо гэртээ наас цаашаа холгон алхана. Кэти халуун кофе хийж өгөөд занган мэдэх болохоор юу ч хэлэлгүй чимээгүйхэн хөдөлгөөн бүрийг нь ажиглан суув. Гэтэл ч энэ бүх байдлыг эвдэн Рондогийн утсанд дуудлага ирэхэд тэрээр үүнийг л хүлээж байсан мэт бушуухан аван нууц нэрээ хэлдэл цаанаас нь нэгийг хэлэх бололтой төд хөдөлгөөн уцаа боднолоо чулуудаад нүд нь хэрцгийгээр эргэлдэн тэнэг юмдаа химэн өөртөө хэлээд хаашаа чимбэ гарахаар хувцлаж эхлэв. Кэти харин энэ удаа хөрмийг нь барин өмсгөж өгөөд хаачих гэж байгаа юм хонгороо хин тэнэг гэж. Чиний мөнгөний уурхайг баян эцэг нь хайсан бололтой сохор зоосч өгөхгүй болсон гинэ. Тэгсэн мөртөө өөрөө тэндээ банк хүртэл байгуулж баяжиж байгаа юм байх. Сая шин овогт ярьж өгөөшөөс хурдан салахыг хэллээ. Алсан ч болно, яасан ч болно бидний дур юм гинэ. Тийм үү. Хэрвээ алах болвол гарын хээгээ үлдээвэ хонгороо. Чи урд нь ял эдэлж байсан. Энэ хэрэг илэрвэл би чамгүйгээр удаан байхад надад үнэхээр хэцүү байна. Химээгээд бэлэн нулимсаа асгавал Орондо Кэтиг ингэртээ тэрвэрэд. Би хуруугаач хүрэхгүй. Энэ бүхнийг нөгөө мангар хараар хийлгэх болно. Битгий санаа зов хонгор минь химээгээд үнсээд гэрээс гарав. Кэти Рондо гарснаас хойш элдвийг бодон холгосоор ядран сүүлдээ бүр тамирн барагдан хөлн гიშгч чадахгүй гуйвлна. Болсон бүхнийг эргэцүүлэхээр хуучирч өнгөө алдсан ч ямартайч хүн суухад салаад унчихгүй буудан дээрээ гараа урдаа зөрүүлэн толгоогоо гидээлгэн нүдэн анин хөвтөж байгаад нэг мэдхнээ унтчихсан байв. Хаалганы төвжээ торхих дуунаар цочин сэрвэл яагаад ч юм бэ зүрх нь хүчтэй цохлон нөмгөн унтснаас биеийн жихүүцэн даарч байгаагаа мэдрэхэд бушуухан хажуудаа буу цамцаа аван өмслөө. Гэтэл ч хаалга онгойн Орондо орж ирснээ Кэтиг унтаагүй байгааг хараад хонгороо унтаагүй мó? Сая хаалга дуурах чимээнэр сэрлээ. Чи хаачаад ирвэ? Гадаа бараг үүр цайж байна. Орондоо ороод унтахгүй дээ. Харин тийм ээ, нэг ажил амжуулчаад ирлээ. За маргааш нэг сайхан амръя. Юу болоод байгаа юм бэ? Надад хэлэлдээ. Орондоо хэлэхүү байх уу гэж хэсэг эргэлдэж байснаа. Кэтигийн хоёр мөрнөөс барин өөдөөс нь харж байгаад Кэти, чамайг санчрыг санаад өгүүлээд байгааг би мэдсэн. Тэгээд ч санчрын аав нь мөнгө өгч чадахгүй гэсэн болохоор нь би алаад хайчихмаар санагдан уур хурч гэрээс гарсан ч очих замдаа бүгдийг сайтар эргцүүлж бодоод түүнийг суллахаар шийдсэн. Замаасаа ганц шил виски аван одоо сулллаа. Харин чөлөөтэй болсон хойноо хайрт чамтай минь уулзахгүй гэсэн ам өчгийг нь авахар бодож очсон юм. Очоод Фэд гуйгаад байхаар нь машинаа өгч явуулчихад санчиртай хоёулаа вискиг хувааж уун амьдрал ярилцсан. Би ойрд их ядарсан байсан тул Фэтиг ирэхээр нь өглөө явъя гэж бодоод унтаад өгсөн. Гэтэл хин нэг нь муухай орлого шиг болохоор нь гайхан босоод иртэл хажууд санчраалга, Фэд ч алга. Гайхан буцан хөвдөж байснаа нөгөө зүрх зүсэн дуу чихэнд сонсогдоод байсанд гарч хармаар санагдаад гараад хартал санчир Фэтиг худгалаад алчихсан байсан. Ойлгож байна уу? Тэр санчир чинь миний хамтрагчийг алчглаа хэмээн худлаа цөрхрөн уйлбал Кэти чихэндээ итгэж ядан. Юу? Чи үннээсээ яриад байна уу? Нэг бол намайг айлах гэж ингээд байна уу? Юу болоод байгаа юм бэ? Тэгээд санчир яасан хэмээн шивнэг төдий асууж байхдаа хоолой нь чичирч байв. Рондо бүх зүйл түүний санснаар эргэж байгаад олзуурхан дөрдөө бүр орон. Би хамтрагчийг минь алсан тэрмүү новшиг алаад хайчихмаар байсан ч тэгэж өөртөө лай хураахааргүй толгой минь эрүүл байсан тул цагдаа дуудаад бушуухан тэндээс холдсон. Бодвол цагдаа нар түүний учрыг олсон байх. Үгүй, тийм байх ёсгүй. Санчир хүн алч хүн биш хэмээн амандаа шивнэн асгарах нулимсаач арчилгүй хөшин суун. Орондо Кэтийн санчирт өөрөөс нь илүү хайртаг хараад уур нь хурч байсан ч бие барин. Хүнийг хараад мэдэхгүй шүү дээ хонгор минь.
Чамтай явдаг байхдаа ямар ч хуурамч дүр гаргадаг байсан юм. Одоо би хамтрагчгүй яах болж байна хэмээн үсээ зулгаан албаар нүдээ чанганан нулимсаа шахан гаргах нь хөндлөнгийн хүн харахад үнэхээр л сайн найзаа алдаад ихэд гашуудж буй хүний дүртэй харагдах ажээ. Рондо үргэлжлүүлэн ямар гайгаар тэр новштой орооцолдвоо. Эхлээд хайртай хүүхнээ түүний өвөрт хийсэн. Дараа нь сайн хамтрагчаа түүний гарт алдлаа. Одоо бүр хайртай хүүхний минь зүрх сэтгэлийг надаас булаачихсан байна. Новш гэж химэн улам чангаар уйлан толгойтой үсээ зулгаан арагшаа түшлгээ налан ихэр татан уйлхажээ. Кэти үндийн хажууд нь суун гарыг нь толгойноос наван ингэртээ тэврээд чамд би байна хонгор минь. Битгий ингэлдээ. Тэр харийн хүн надад хамаагүй. Чимэн л байхад болоо. Зүгээр хэсэг хамт байчихсан чинь яагаад ч юм бэ сонирн болчихлоо. Одоо тайвшраа. Би чамаасаа явахгүй гэд санаа алдав. Рондо жүжиг нэгэнт дуусныг ойлгоод нулимсаа арчин уртаар санаа алдаад надтайгаа хамт байгаад баярлалаа. Чамдаа хайртай шүү хэмээгээд уруул дээр нь озон үнсвэл Кэти ч нэгэнтээ санаа алдаад дэндүү хүсэж байгаагаа мэдэн өмсөж байсан цамцаа тайлан газар шидвэл Рондо үүнийг л хүлээж байсан мэт урах нь холгүй өмд дотоочийг нь тайлан орон дээр түлхэн суулгаад өөрийн цамцаач тайлан чулуудаад дээр нь гарan хэвтлээ. 7 хоног эхэлж даваа гарагийн өглөө ажилчид эхнээсээ цугалцгаана. Тэр өдөр Мөнхбат аль хэдийн ирчихсэн орж ирэх хүмүүсийг харан их л маадгар зогсхажээ. Зарим нь түүнийг үл анзааран өнгөрч байхад зарим нэг нь гайхсан харцаар үдэн өнгөрнө. Мөнхбат цагаа нэг харснаа юу ч хэлэлгүй дээшээ гарan өрөөндөө орон өөрийн гэсэн бичиг баримттай хумин хайрцагт хийх ажээ. Эрднийн нарийн бичиг тэр өдөр энхээтэй уулзан Мөнхбатын ярьсан бүхнийг түүнд хэлтэл энхээ анхааралтай сонсож байснаа. Саруула чи маш болгоомжтой байгаарай. Мөнхбат юу ч гэж хэлсэн өгнөөс нь зөрлөгүй хэлснээр нь бай. Харин надад дараа нь бүгдийг нь хэлж байгаарай. Өөр хүнд ч болохгүй шүү. Инхээ би айгаад байна. Ажлаасаа гармаар байна. Тэгж ёстой болохгүй. Хэрв чамайг ямар ч шалтгаангүй ажлаасаа гарах гэж байгааг Мөнхбат мэдвэл чамайг яаж ч мэднэ. Харин надад чиний тус маш их хэрэгтэй байна. Иймээс түүний өмнө хоншгол бай. Би чадах юм болоо да. Үнэхээр их айж байна. Гээд уйлахад инхээ түүний нулимсыг арчиж өгөөд чи чаднаа. Ерөнхийлөгчийн төлөө, энэ группийнхээ төлөө чи чадах ёстой. Зоригтой бай охин минь, чиний ард би байна. Тийм ээ, ойлголоо. Гэхдээ Мөнхбат намайг алчихгүй зү. Хэрв чи баригдахгүй байж хэлсэн үгээр нь байвал чамайг яахчгүй. Учир нь Мөнхбатын зориг чи биш. Тийм ээ, би чадна. Ямар муухай хүн бэ? Арайч дотроосоо ингэнэ гэж бодсонгүй. Хөөхий ерөнхийлөгч минь хурдан босож ирээд тэр мууг няц дараасай. Үүнийг сонсоод энхээ инээмсэглэн. За тайвширвуу. Одоо ухаалаг байна шүү. Хий гаргаж хар авахулж л болохгүй. Тийм ээ, би одоо маш сайн ойлголоо. Энхээ саруултай уулзан ин яриад ойрдоо наран туяатай уулзаагүй их санаж байгаагаа мэдэн түүнлүү залгалаа. Нэлийн удаан дуудавж байгаад сая нэг уцаа авав. Байна уу? Химэн намуухан дуугарах түүнийхээ дууг сонсоод энхээгийн хайр нь хурч. Ямар удаан уцаа авдаг юм бэ? Харин усанд орж байсан юм аа. Хөөх, тийм үү? Тэгвэл ч яг одоо чи янзын байгаа юм байна да. Тэр чин юу гэсэн үг вэ? Чамайг гүйцэд хатаагүй биетэй. Цээжээрээ алчуур ороогоод өсний чин тусал хүзүүгчин даган урсаж байгааг төсөөсөн чин хамаг сэрэл хөдөлчихлөө. За балаараа дээ. Ямар хэрэг болсон юм? Чамайг санаад тэр тоглоом яах вэ? Эрдэнэ ах дээр өнөөдөр очив. Очиж амжсангүй. Чи харин яв. Би ч бас өнөөдөр амжсангүй. Тэгвэл ханд багшил байгаа юм байна да. Тийм байхаа. Би хажууд нь бие хамгаалагч гаргасан юмыг яаж мэдхүү гэж санаад. Тэр чинь кинон дээр л гардаг үсттэй химээгээд инээвэл энхээ. Нараа минь ерөнхийлөгчийн одоо байгаа байдал яг л кинон дээрх шиг болоод байна. За мэдхгүй. Миний толгой хүрэхгүй юм байна. Чи юу хийх гэж байна? Одоо ингэс хийгээд унтан да. Хийх юмгүй байгаа бол хоёулаа ерөнхийлөгчдөр хамт очие. Өнөөдөр үү?
Цаг дэндүү орой болсон юм биш үү? За ойлголоо хатагтай. Сайхан амраарай. Гээд утас таслав. Наран туяа гартаа байгаа утсаа харан сонин хүн шүү. Шууд л хилчигдэг. Хүний санаа бодлыг ч асуухгүй. Хатагтай байхтай ч яахав дээ. Энхээ маргааш нь ажил дээрээ очвол бүгд хурлын зааланд 10 цагаас хуралтай. Улсын их хурлын гишүүн бүргэд ирж мэдэгдэл хийн гэсэн зарлалыг олж харав. Ажилчид бүгд гайхан дор бүрний нэгийг хэлэн танхимд орон суудлаа эзэлцгээв. Энхээч мөн гайхан юу мэдэгдэл яхаараа улсын их хурлын гишүүн хийдэг билээ хэмээн бодон явсаар оров. Бүргэд гишүүн яг цагтаа орж ирэн нийт ажилчидтай мэдлэн хурлаа нээлээ. Өнөөдөр та бүхнийг гэнэт хуралдуулах болсондоо хүлцэл өчье. Бидний өмнө зайлшгүй шийдэх нэг асуудал гарсан нь Санер группийн үйл ажиллагаа билээ. Санер групп нь Монгол улстай толгой цохон эдийн засгийн асуудлыг шийдэхэд маш үнэтэй хувь нэмрээ оруулж буй групп юм. Харамсалтай нь тус группийн ерөнхийлөгч Эрдэнэ хүн дээр өвдөн одоо хэрн ухаан орохгүй байгаа нь группийн төдийгүй улсын хэмжээнд асуудал хүн дээр нөлөөлж тусч байна. Ямар нэгэн асуудлыг хариуцсан шийдвэрлэх хүнгүй болж зогсонг болцоход байна. Өрх гэрийг авч явах гэж өрхийн тэргүүн байдаг юм. Улс орныг авч явах гэж улсын тэргүүн байдаг юм. Үүнтэй адил энэ группийг авч явах тэргүүн байх хэрэгтэй байна. Иймд Санер группийн ерөнхийлөгч Эрдэнэийг буцаж ажилдаа эргэж иртэл Эрдэнэ ерөнхийлөгчийн өөрийн бичиж хадгалуулсан гэрээслийн дагуу дараа хүнийг төр ерөнхийлөгчөөр томилж байна. Энэ бол мөнх бат. Та бүхэн хүсвэл гэрээслэлтэй танилцж болно. Бүгдэд ажлын амжилт хүсэн ирье. Хэмээгээд Эндрес Бутал ажилчид ам амандаа юу болоод байна эн чинь? Хязээ хувийн компани асуудлыг улсын их хурлын гишүүн зарлаж шийдэж байсан юм. Эн чинь дотроо удирдах зөвлөл гэж байдаг үстэй. Тэд ямар ч эрх мэдэлгүй зөвлөлийн гишүүд үү? Арайд эндэж байна. Эдэнд өөр хийх ажил байхгүй юм байх та. Хэмээн заалаар нэг шуугаан дэгдэв. Мөнх бат эндэр дээр гарч ирэн үг хэлэхээр хоолоогоо застал хинч түүнийг анхаарч харсангүй. Бүгд дургүйцлээ илэрхийлэн заалнаас уван цуван гарцгаав. Ганц л хүн нүдэндээ баярын оч гэрэлтүүлэн сууж үлдсэн нь архивын мөнх цэцэг байлаа. Кэти ажлаа таран гараад иртэл өөдөнд нь өдрийн хэдэн цаг сууж кофе уусан залуу зогсож байсанд нэг их анзаарсангүй. Нэгэнтээ гайхан харснаа цаашаа алхав. Гэтэл өнөөх залуу араас нь хэсэг дагаж байснаа автобусны буудлын дээр ирэхэд хаашаа ч юм би алга болсон байв. Саяхан айж байсан Кэти хүн андуурсан юм байлгүй хэмээн бодоод гэртээ харив. Хараад иртэл орондоо унтаж байхажээ. Тэрээр ихэд ядарч бас өлсөж ирсэн тул бушуухан гараа угаагаад гал тогооны өрөөнд орвол хоолны чийгч байхгүй байх нь тэр. Санчир бол түүнийг ажилдаа оройтод ирэхэд ямар ч байсан хоолтой угтаж авдаг байсанд хэдийн дасал болжээ. Тэрээр нэг хоол хийх гэснээ уур нь хурж орондоог угтчвал хар тамхиа хэргэлсэн бололтой өндөөсөнчгүй. Уур нь хурч гэрээс гарan ойролцоох Макдоналдс орон бургер аваад ширээний очин суулаа. Хоолоо идэж байтал нүдэнд нь нэг л танил царай тусахад гайхан зог тусан харвал өдрийн кафед нь хэдэн цаг суусан залуу байх ажээ. Өнөөх залуу түүнтэй харц тулан инээмсэглэвэл Кэти өнөөх ялдам инээмсэглээрээ хариу байрлаа. Бүргэрээ идэж байх хооронд хэд хэдэн удаа харц тулсны дараа Кэти өөрийг нь эргүүлж байгааг ойлгон аль болох ялдан байхыг хичээн өөдөөс нь айлгүйт нь сууна. Хоолой айлуулах удаан идээд бүргэр нэг их том биш болохоор тэгсгээд дуусан тул тэндээс гарав. Гадаа гараад уртаар амьсгаа аван нэг тамхи хасан байтал гэнэт түүнийг цочтол. Бүсгүй энэ орой ганцаараа явж байхыг бодоход завтаа бололтой. Өөртөө чинь танилцаж болгосон болов? Смит хэмээн өнөөх залуу гараа сунгахад Кэти албаар өөдөөс нь үл тоомсорлогч болон "Ингээд чи яагаад намайг дагаад байгааг мэдэж болгосон болов?" хэмээн сөргүүлэн асуувал Смит "Үнэн дээр би өдөр санаандгүй танаа кафегаар орсон юм л да. Гэвч чамайг хараад би хамаг бүхнээ мартсан. Ойлгож байна уу? Би чамтай танилцахыг маш ихээр хүссэн. Тэгтэл чи намайг хараачгүй. Зүгээр л нэг үйлчлүүлэгчигээ л хандсан. Аргагүй дээ. Хин ч байсан анх хараад дурлцгаж ингэж яаж мэдхэв дээ.
Би чамайг энэ дүүрэгт эртэл дагсан. Тэгээд чамайг гэртээ орсон хойно чинь сая үлснэ мэдээд жаахан юм идэхээр ээшээ орон сууж байтал Бурхны авралаар чи ороод ирсэн. Эн чинь хувь зохиол биш гэж үү? Химээгээд өөдөөс нь татгалзахын аргагүй инээмсэглэвэл Кейти арай тайвшран. Намайг Кейти гэдэг. Кейт гэж дуудсан ч болно. Баярлалаа хатагтай Кейти. Хоёулаа өнөөдөр сайхан танилцсаных ганц нэг хундаг тогтоовол дургуцгүй хэмээдэл Кейти тэртээ дөрвөө гэртээ орлоо гэхэд мансуурсан орондоо сэргэх гэж мүдгүй. Тэгээд ч өнөөх гайдай тамхиа нэрсэн бол магад түүнийг яаж ч мэднэ хэмээн бодоод урилгыг хүлээн авлаа. Эсмид Кейти хоёр холгүйхэн замын цаанд байх бааранд орцгов. Тэдний орсон газар диско баар биш тул нэг их чимээ шуугаан гээд байх юм байсангүй. Дээрээс нь тэр хоёроос гадна 5-6 л хүн үйлчлүүлж байсанд олзуурхан аятайхан танилцаа цуухад тохиромжтой газар байлаа. Эсмид санаачлагыг гартаа аван Кейтигээс асуулгүй захиалга өгөв. Түүний эр хүндэл баймаар санаачлага, дээрээс нь ухаалаг тогтуунууд бас хошиндуу яриа Кейтиг аргагүй татхаажээ. Уучлаарай, ингэж асуух нь бүдүүлэг сонсогдож магад. Тэгтээ чи найз залуутай юу? Би нөхөртэй. Тийм байх л да. Юу боллоо гэж ийм сайхан хүүхэн өдий болтол ганцаараа байв гэж химээгээд санаа алдвал Кейти муу адил санаа алдаад. Би хэтэрхий яарсан бололтой химээхэн тэр. Эсмит үүнийг л хүлээж байсан мэт. Танаа нөхөр чамд халамжгүй бололтой тийм үү? Үгүй гэж битгий худлаа яриарай. Хэрв чамайг гэдэг л бол энэ орой ажилласаа ирж байхад гадагшаа чамайг ганцааран чинь хоолнд гаргахгүй л байх ёстой. Хэрв шүн ажилдаг бол яах вэ? Шүн ажилдаг байлаач гэсэн эхнэрэл гэдэг бол орой ажиллаас нь ирэхэд нь хоолыг нь бэлдээд тавьчихсан байх ёстой үстэй. Би хэрв эхнэртэй болвол бүхнийг зохицуулах болно. Чи эхнэргүй юм уу? Амжаагүй л явандаа гэд Эсмит инээмсэглэнэ. Эхнэр авъя гэхээр санаанд таарах хүн олдохгүй байна. Арай хийж нэг оллоо гэтэл ингээд нөхөрт гарчихсан байх юм. Энэ асуудал биш ээ. Та нарт бол тийм л байх. Тэгтээ надад бол асуудал байна. Үнэхээр чи тэгж бодож байгаа бол шууд бодлого хэлээдэх. Би тийм муухай залуу биш байгаа үстэй хэмээвэл гэнтэй асуултанд балмагцсан Кейти хариуд нь инээмсэглэвэл Эсмит санаа алдаад. Тэр харж байгаа үстэй. Чи шууд хариулж чадахгүй байна. Надад ядаж найз хүүхэн ч байхгүй. Би чинь жаахан банд биш болохоор наад зах нь физиологийн шаардлагаас эхлээд олон юм дутагдах юм. Чи ч нөхөртэй болохоор ойлгохгүй л дээ. Зүгээрээ би ойлгоно, санаа зовлтгүй. Үнэхээр намайг ойлгож надтай нөхрөөсөө гадуур болцож чадах уу? Чадна гэж бодож байна. Угаасаа би болцож байсан. Тэгэхдээ манай нөхөр намайг өөрөө тэр хүнтэй болцохыг санал болгосон юм л да. Сонин л юм. Энэ бүх ярианаас чинь бодоход тэр яавчиг чамд хайртай биш юм байна. Тийм үү? За энэ яах вэ? Бид албан ёсоор гэрлээгүй. Зүг нь би чамд найз залуутай гих байсан. Гэвч би нөхрөө л гэж боддог. Тийм ч болохоор нөхөртөө гिचгсэн юм. Тийм учиртай юм бивэ. Эсмит минь чиний өмнө найдлага байна шүү хэмээгээд инээвэл Кейти мөн инээд алдав. Тэр хоёр иймэрхүү зүйл ярилцсан байтал баар хаах болсноо хэлв. Эсмит тооцоогоо хийчгээд тэндээс гарan хизээний хосууч шиг Кейтитэй хөтөлцөн явсаар гэрийнх нь үүдэн дэрв. Эсмит санаа алдаад. Өнөөдөр дуусахгүй бол хичнээн сайхан. Чамтай байхад үнэхээр сайхан байлаа. Чи надтай дахиж уулзна үсттэй. Би тэгж бодохгүй байна. Яагаад? Би чамд таалагдаагүй хэрэг үү? Энэ миний утасны дугаар. Дуртай үедээ залгаарай. Гэхдээ битгий удаан хүлээлгээрэй. Би хэлж мэдэхгүй байна. За баяртай. Нөгөөдөр гэхэд над руу залгаарай. Би хүлээж байна шүү. Сайхан амраарай хэмээгээд урагшаа тонгоон түүний уруул дээр зөөлөн гихчин үнсээд цаашаа эргэн яв. Кейти араас нь харан инээмсэглээд ямар шудраг бас зөөлөн сайхан залуу вэ хэмээгээд дээш 3 давхарлуу дуу аялан эхэл жаргалтай шатаар өгслөө. Дэвид Кейтигээс салаад амаа өрн арчиж цүнхнээсээ ингэж магад хэмээн авч явсан кологоо гарган амаа хэд зайлаад
За эхэллээд Смит минь химээгээд цааш буудаллаж буй буудал руугаа явлаа. Кэти гэртээ орвол Орондоо сэрээгүй л байлаа. Тэрээр гар нүрээ угаачхаад Орондог тэр чигтэн орхин өөрөө том өрөөнийхөө буудан дээр нөмрөх юм аван унтахаар хэвтэв. Өнөөдөр их ажилтай байсан ч нэг их ядраагүй дэ гайхан бас ч гэж өдрөөс хойш өөрийг нь эргүүлэх нүдэрээ инээсэн баруун хацар нь үл ялэг хонхоох нүдэн дулаахан залууг бодон хэвтэнэ. Смит гэлөө чи ч их дажгүй залуу юм аа. Хамгийн гол нь их мэдрэмжтэй, тэгээд халамжтай. Би өөрийгөө гайгүй хүүхэн гэдгээ мэднэ. Тэгэхдээ яагаад заавал ийм дажгүй залуу одоо надтай учирч байгаа юм болоо? Үнэн дээр эхлээд зарим нэгний адил зүгээр л надаар даажигнаж байна гэж бодсон ч сүүлд хоолны газар таарснаас хойш хувь тавилан юм байна гэж аргагүй бодоход хүрлээ. Би Орондог л харж өдий олон жил явлаа. Тэгтэл одоо энэний байж байгаа царайг үгүй яах вэ? Дахин тааралдан эргүүлэх юм бол бодоод үзэж болох юм хэмээн жаргалтай бололтой мансууран байсаар эрэхгүй ядарч байсан тул тэгсгээд унтаад өгөв. Маргааш нь ажил дээр очин яагаад ч юм нөгөө залуу ирэх болов гэж харсан ч ирсэнгүй. Тэгээд ч их ажилтай байсан тул нэг их ач холбогдол өгсөнгүй тэгсгийгээд мартав. Харин хаахаас нь цагийн өмнө Смит инээмсэглэн мэд мэдсээр ороод ирхэн тэр. Кэти яагаад ч юм бэ баярлан түүнийгээ нуух гэж хэрэндээ бие барин үл тоогч болон ширээгээ цэвэрлэж байтал Смит түүний өөдөөс харан суугаад нэг аяг хар копи авъя. Өөр юу авах вэ? Энэ манай сүүлчийн захиалга. Өөр юм авахгүй баярлалаа хонгороо. Кэти хариу инээмсэглээд кофег нь найруулан аваачиж өгвөл Смит түүний гараас барин одоо хаах гэж байгаа үсттэй. Надаас өөр үйлчлүүлэгч алга хамтдаа жаахан суучих. Уучлаарай. Би ажил дээрээ байна. Тэгвэл хаахаар ч хамт гарч жаахан сууя болох уу? Яах гэж тэр үлээ? Бид хоёрт яриад байх юм байхгүй санагдана. За болилдоо танилцаачгүй юм байж. Би чамд нөхөртөө гэдгийг хэлсэн санагдана. Тийм ээ, хэлсэн. Тэгтээ би сайхан танилцъя гэсэн болохоос нөхөрч нь болъё гэж хүчлээгүй үсттэй. Хэмээгээд сэтгэл татам ялдам инээмсэглвэл Кэти мөн өөдөөс нь өөрийн аль болох ялдан байдлаараа инээмсэглэн хилээ хазан айлгуйтан байж. Тийм ээ, тийм. Нэрээ тийм юм байна. Би нэрээ тийм шүү. Сайхан найзууд ингээд өөр хэлэх үггүй болон ширээнүүдээ арчид дуусгахаар босов. Сүүлчийнхээ ширээг арчин албаар Смитийн хорхойг хүргэхээр бөксөө хайлан байтал гадаа мотоциклийн нүржин дуун гархан тэр. Смит нэг их анзаарсангүй. Кофе авах гэж байгаа нэгэн хэмээн бодон суудал гаднаас бэерхүү залуу орж ирснээ Смитийг нэг харан Кэтиг нэг харан зогсно. Кэти хаалга онгоох дуунаар эргэн харснаа Орондоо ороод ирэхэд амандаа хараал урсгаад ирэхтэл Орондоо түүн дээр очин өөдөөсөө харуулan бэлхүүсээр нь тэврэн уруул дээр нь озон үнсээд ав. Кэти Смит сууж байгаад яагаад ч юм балмагдан түүнийг түлхэн юу хийж байгаа юм бэ? Наа чинь үйлчлүүлэгч байгаа юм биш үү? Ээшээ явах ажилтай болцоход танай хажуугаар гартал цонхны цаана миний хүүхэн нэг хар юмтай сууж байхаар нь ороод ирлээ. Энэ хин химэн Смитийн өөдөөс муухай харуул Кэти сандран үйлчлүүлэгчээ хонгороо сая хаахаас өмнө орж ирээд ганцхан аяг халуун кофе уучгаад гарыг гэж гуйсан юм. Та болж байна уу? Химэн Смитээс асуувал Смит хэдий сэтгүүл үзэж байгаа мэт боловч тэдний яриаг бүгдийг сонсон сууж байтал ийхүү асуухтан зориуд анзаараагүй царайлан өмнөх кофегоо аван шимэн нэг болгоод буцаан тавив. Кэти ахин чанга дуугаар та болж байна уу эрхмээ? Манай хаах гэж байна. За одоохон би кофе тамшаалж шимжил уудаг. Тэгж байж л сэтгэл санаа сайхан амардгийм л да. Уучлаарай. Тэгтээ одоо манай хаах цагаас аль хэдийн 5 минут өнгөрчхөөд байна хэмээхэд Смит цагаа хараад миний цагаар бол хаахад 3 минут дутуу байна. За яах вэ? Та намайг кофегоо ууж дуустал битгий саад болоорой. Харин би хаах цагаас чинь өнгөрсөн минут тутамд 5 паунд төлбөл ямар вэ? Үүнийг сонсоод Кэти Орондогийн өөдөөс харвал Орондоч мөн гайхан хараад толгой дохив. За яах вэ? Болж байна. Тэгтээ таны цагаар биш, миний цагаар тооцсон шүү. Тэгэлгүй яах вэ?
Баярлалаа гэд Смит өмнөх сэтгүүлгээ өргөн Копенусаа дахин нэг шимэн тавилаа. Орондо Кейтид дөхөн шивнэх шахам хэлж байсан ч тэр нь хөнгөө кафед бүдэх чадхгүйд дуулдаж байв. Орондо Смитийг зүгээр нэг ганцаардсан залуу гэртээ харж гэрхээсээ өмнө цаг нөхцөөж байна гэж бодоод нэг их ач холбогдол өгсөнгүй. Кейти хонгороо би хэд хоног нэг тийшээ явах болчихлоо. Юу хаашаа вэ? Чиний амраг санчир чинь дахиж давж заалдах шүүх хурал хийхээр өмгөөлөгч хөлссөн тухай би олд сонслоо. Юу, чи санчрыг өгчихсэн гэд байгаагүй лөө? Түй новш гэж би чамд өгөөгүй, миний найзыг хутглаад алчихсан гэж хэлээ үсттэй. Өө, нэрээ тийм л дээ. Тэгээд энэ бүхэн чинь чамд ямар хамаатай болж байна? Чи энийг мэдээд хэрэггүй. Зүгээр л намайг хинч асуусан мэдэхгүй. Ажлаасаа ирэхэд байхгүй явчихсан байсан гэж л хэл. Би хэрэг болсон газар очих хэрэгтэй байна. Чи тэгээд зүгээр юм уу да? Химэн Кейти дууга өндөрсгөн хоолоогоо чичирхийлэн асуувал орондоо өнөөх үйлчлүүлэгчийн зүг хэлэмхийн хараад би зүгээр гээд байна санаа зовлтгүй. Энэ талаар хинт ч ам ангаж болохгүй шүү. Утсаа бинээсээ битгий салгаарай. Би чам руу ярьж байна гэд өөрлөгөө татан үнсээд тэндээс гарав. Смит санамсаргүй яж байгаад ямар ч байсан утасны үзүүрээс атгаад авах нь тэр. Тэрээр утсаа бүр лав атгахын тулд саяны ярьсан яриаг дахин эхнээс нь давтан толгойдоо нэг сайн хийж аваад үлдсэн кофегоо нэг амьсгаагаар уугаад сая сэтгүүлээ буулгавал Кейти түүний хөдөлгөөн бүрийг ажиглаж байсан бололтой царайн сонирн болчихсон зогсож байгаа харагдав. Чи зүгээр үү? Танай хүнээс хичнээн айва. Тэгтээ би сайн байсан биз дээ. Химээгээд инээмсэглвэл Кейти хариу инээмсэглээд тийм ээ чи яг л мэрэгжлийн жүжигчин шиг л сайн байсан. Би ч гэсэн их айлаа. Нөхөр чинь нэг юмд явна гэсэн үү? Би айсандаа юу ярьсныг нь сонсож чадсангүй. Гарахтаа чамааг ярьж байна гэд үнсгээр нь тэгж бодоод харин нэг ажил гарсан гинэ. Тэгвэл чи бид хоёрт бүх зүйл сайхан болж байгаа юм биш үү? Би хэлээгүй юу? Энэ бүхэн хувь тавилаа гэж. За гарцгаах уу? Гэд ууж байсан аяга аваад өндийвэл Кейти нэгэнтээ санаа алдаад гэрлүүдээ унтраа хаалгаа төгжин бүгдийг шалгаад зэрэгцэн алхлаа. Энхээ Эрдэнэтэй уулзаад тэндээс гарав. Энхийг гарсны дараа ханд орж ирээд хөгшөөн хурдан ухаан оролдоо. Эмч чамааг удахгүй ухаан орох найдвар бий гэж байна. Чи намайг ингээд ганцаарнг минь орхихгүй юм байгаа үсттэй. Хурдан сэргэлтэй. Ерөөсөө хөгшнөн чамд очиж чиний дуртай хоолыг хийж ирээ. Магадгүй чи минь хоолоо санаж байгаа байх. Одоохон. Би эртхэн ингэж сэтгэх минь яалаа. Одоохон хөгшөн тун удахгүйгээд өрөөнөөс гарав. Эрдэнэ нулимсаа арайхийн барин хэвтэнэ. Ханд минь уучлаарай. Хүнийг хинбэ гэдгийг нь танихын тулд надад эннээс өөр арга олдсонгүй. Чи минь намайг уучлаарай. Одоо жаахан л тэсчвэл бүх зүйл тодорхой боллоо. Мөнх хотыг гарцаагүй шантаацлах ямар нэг юм хэрэгтэй байна. Харин явж энхээ их зөв хүүхэд байх шиг хэмээн бодон хэвттэл гаднаас баяр жаргал эмж ороод ирэв. Баяр жаргал эмж орж ирээд Эрдэнэ аман дээр байгаа аппарат аав. За Эрдэнэ ерөнхийлөгчөө чилж байна уу? Одоо жаахан биеийнхээ чилээг гаргадаа. Би хүн ирвэл битгий оруулаарай эмчилгээтэй гэд хэлчихсэн байгаа. Баяр жаргал минь чамд их баярлалаа. Би ч муухай аргаар хүмүүсийг таних гэж зүдэрч ханиа их зоож байна да. Хөөх юм минь сая хэлсэн үгийг сонсоод эгээтэй уйлчихсангүй нулимсаа баярлаа. Харин тийм ээ би ч бас ханд ихчийг харж ярихаар зүр хурагдмаар хэцүү байдаг юм. Хэрвээ нууц биш бол яагаад заавал ингэх хэрэгтэй болсон юм бэ? Энэ их учиртай. Харин чи намайг ингэж байгааг хэнд ч хэлээгүйз. Эхнэртэй ч хэлээгүй. Та надад анхнаасаа л итгэж энэ тоглоомонд хамт тоглосон. Тэгэхээр би юу боллоо гэж таны итгэлийг алдах вүлээ? Сайн байна. Би удахгүй ухаан орлоо гин. Харин ухаан орсон ч харвсан ч гэдэг юм уу, саажилттай ч гэдэг юм уу, явж ярьж хөдөлж чадахгүй гэд эцсийг нь үзэндэ. Хэрвээ тэгэх бол та эмнэлгээс гарна. Тэгсэн ч гэсэн зүгээр үү? Тийм ээ.
Бэж тунж дажгүй жүжиглэх авьяастай шүүгээд энийхэд түүний инээдтэй зэрэгцэн. Ээжийн минь хэмээн дуу алдан хин нэгэн унах дуунаар хоёул гайхан харвал ханд газар хэвтэж байх нь тэрэ. Мөнхбат ажилчдаас иймэрхүү эсэргүүцэл ирнэ гэж бодож байсан тул нэг их ач холбогдол өгөхгүй байхыг хичээв. Ганцаараа үлдсэн мөнх цэцгэл түүнд чин сэтгэлээсээ баяр хүргэн суухыг хараад хэсэг балмагдан байснаа урамгүйхэн хурлын танхимаас гарав. Тэрээр гараад өрөөндөө хүрэх зам хичнээн хол болохыг сая л ойлгох мэт. Доогтой зэвүүцсэн олны харцнаас аль болох далдчихгүй хичээн дээгүүр харан алхасаар сая өрөөнийхөө хаалгыг татав. Нарийн бичигт юу ч хэлэлгүй өрөөндөө орон эрдний сандал дээр суун ширээг нь тохиолдон толгоогоо шаан хэрхэн хаанаас эхлэхээ бодон сууна. Гэтэл хаалгыг нь зөөлөн тогшин зөвшөөрөл авах дуулдахад нэгэнтээ толгоогоо сэгсрэн өндийн суугаад за хэмээвэл нарийн бичиг хүүхэн зөвшөөрөл аван ихэд хулган орж ирээд захирлаа болохоо байла. Хин захирал гэж чи хинтээ ярьж байгаагаа мэдж байна уу? Юу болохоо байсан гэж. Уучлаарай ерөнхийлөгчөө. Ажилчид бараг бүгдээрээ ажлаа хаяад гадаа жагсцгааж байна. Юу? Хинт хэрвээ хэмээн орилон босоод цонхоор харвал гадаа нь ажилчид нь зогсцоож байв. Хин энийг санаачилсан хэмээн чанга дуугаран асуувал нарийн бичиг сандран мэдхгүй. Нэг мэдсэн бөө хүмүүс болоод тэгээд л бүгд хэлэлцэж тохирцгоосон юм шиг гарцгаасан. Би юу ч мэдэхгүй байна гэтэл түүний утсанд мессеж ирэх дуулдав. Мөнхбат түүнийг сонсоод аливаа утсаа хэмээвэл нарийн бичиг гарган өгвөл жагсаалтаа гар Мөнхбатыг эсэргүүцэж байгаа нь жагсаалтаа гар гэсэн мессеж ирсэн байхыг уншаад хөмхийгээ 100 энэмэр аядаад шүдэн завсраараа. Ингэж тарааж байгаа юм бий. Энэ хэний утасны дугаар вэ? Хэмээгээд утсыг нь өөдөөс нь тулгавал нарийн бичиг ирсэн мессежний дугаарыг харуул түүнийг анх ажилд оруулж өгсөн удирдах зөвлөлийн хүний утас байсанд бүүрч ихээр сандран мэдхгүй юм байна ерөнхийлөгчөө. Яахаараа чи мэддгүй юм нарийн бичиг байж хэмээн хамаг тэнхээгээрээ орилоод гарч наад дугаарынхаа эзнийг олж ир хэмээвэл нарийн бичиг заа хэмээн аяархан дуугараад өрөөнөөс гарав. Мөнхбат хөшгөний цаанаас орилолтон зогсох ажилчтай харан яахаа мэдгүй балмагдан байтал түүний утас цочтол дуугархан тэр. Харуула дугаараа нууцсан байсанд авсангүй. Гэтэлч утас нь дахин дуугарсаар л. Энэ нарийн бичиг бас хайччихва. Алга болчих юм гэж үглэн хамаг уураа гаргахаар өрөөнийхөө хаалгыг нээвэл тэнд хинч байсангүй. Гайхан буцаж өрөөндөө орон дахин цонхоор хартал харин өнөөх нарийн бичиг тэдний дунд зогсож байгаа харагдав. Оо за. Бүр ийм дээрээ тулсан уу та нар? Хүчгүй нь хүчтэйгийнхээ өмнө мөхөс гэдгийг ойлгох болоогүй л энэ да. Гэтэлч зурагтынхан аль хэдийн хүрээд ирсэн харагдахад та нар л дутаж гин хэмээн үглээд хөшгөө хаан сандал дээрээ лагхийн суун тусаад яахаа мэдгүй байснаа гинэт улсын хурлын гишүүн бүргэд санаанд норон бошуухан салгалсан гараар түүнлүү залгавал утсан дуудулж байгаад тасарчхав. Дахин залгатал холбогдох боломжгүй гэдэг хариулт түүний хамаг гордлогыг нухчин хаданд хавжуулагдсан халууны зулзах шиг болгох нь тэрэ. Наран туяа хандыг хүссэн болохоор өмгөөлөгч Савицкийтэй ярих гэж хэдэн өдөр болсны эцэст сая нэг холбогдов. Сайн байна уу өмгөөлөгчөө? Би Монгол улсаас ярьж байна. Санчрын асуудал юу болж байна? Сайн байна уу? Би ямар ч байсан нэг сэжүүрээс атгаад авсан. Одоо тэрийгээ л хөвд суuna. Харин энэ нэлээд ярвигтай юм байна. Зардалж их орох шиг байна. Иймд та ойлгож байгаа үсттэй. Би үнэ нэмж магадгүй. Та өөрийн чадах бүхнээ хийгээд санчрыг л суллаад гэмгүү гэдгийг нь нотлоод өг. Аав ээж нь хэдэн ч төгрөг байсан бүгдийг нь төлнө гэж бодож байна. Надад бодож байна гэдэг хариулт биш. Төлнө гэсэн хариулт хэрэгтэй байна. Тийм, төлнө. Би итгэлтэй байна. Та харин битгий ажлаа зогсоогоорой. За тэгвэл миний факсаар баталгаагаа бичээд явуулчихаарай. За тэгье. Би хилээд маргаашийн дотор явуулчихъя. Окей, тохирлоо. Учир нь би хамтрагчаа энэ хэрэгт гар бие оролцуулж байгаа түүнд бас тодорхой хэмжээний урамшуулал өгөх ёстой юм л да.
Би бүгдийг ойлголоо. Танд маш их баярлалаа. Энэ мэдээг сонсоод Эрдэнэ ах ханд эгч хоёр их баярлан да. Нэрээ мартснаас Санчрын аавын бие яаж байна? Одоогоор янзандаа ухаан ороогүй л байгаа. Тэгэхдээ энэ мэдээг сонсоод ухаан орно гэж бодож байна. Тэгвэл их сайн байна да. За өөр яриа байна уу? Өөр яриа алгадаа. Танд миний утасны дугаар байгаа үсттэй. Ямар нэгэн зүйл хэрэг болвол хидээд ч хамаагүй залгаарай. Окей. За баяртай. Баярлалаа баяртай. Наран туяас Уйдскитэй ярилцаж дуусаад энэ тухайга хандад хэлэхээр залхтал утас нь хэд дуудулж байгаад огт мэдэхгүй хүн авав. Байна уу? Химэн өнөөх залуу хэлтэл наран туяа гайхсандаа хэсэг чимээгүй байснаа дахин байна уу хэмээхэд ханд багштай яри. Ханд багш нь энэхэд өөрөө юм бэ? Би харин та өөрөө юм бэ хэмээн зөрүүлэн асуувал би эмч баяр жаргал байна. Ханд хатагтай одоогоор имлэгт байна. Юу болов вэ хэмээн асууж байхдаа гэнэт Эрднийг ухаан орчихсон болов хэмээн эрэхгүй бодон байтал нэг их чухал юм бишээ. Би ажилтаа байна гэд уцаа тасалчхав. Наран туяа өөрийг бодож төвцсөнгүй бушуухан хувцслан эмнэлэг рүү яаран гарлаа. Эмнэлгийн үүдэнд тэрээр инхээтэй тааралдвал тэрээр хүрлийн өөдөөс нь гараад ирсэн наран туяаг харан "Хүү нараа, чи яаж дуулж ирвэ?" Юу дуулах гэж Эрдэнэ ах ухаан ороо юу? Орхон нь орсон, харин ханд эгч ерөнхийлөгчийг хараад шоконд орсон бололтой ухаан алдаад унчихсан гинэ. Юу, арайчтэй хизээ тийм юм байсан юм. Яаж ингэж болдгийм хэмээгээд дотгошоо гүйхэгээрээ оров. Тэрээр Эрдний өрөөнд орвол Эрдний хэвтэж байсан орон дээр энэ удаа Эрдэнэ биш ханд хэвтэж харин Эрдэнэ хажууд нь сууж байлаа. Эрдэнэ ахаа, та минь ашгүй ухаан ороо юу? Ханд багш яаж байна? Эрдэнэ хариуд нь юу ч дуугарлгүй хандын гарыг атхан дуугүй сууна. Гэтэлч гаднаас инхээж ороод ирэв. Наран туяа гайхан инхээгийн өөдөөс хараад Эрдэнэ ах зүгээр үсттэй. Би юм асуусан чинь юу ч хэлэхгүй байна. Харин ерөнхийлөгч ярьж чадахгүй байгаа гинэ. Намайг ирснээс хойш юу ч дуугараагүй. Энэ хоёр минь юу болчих нь вэ? Бурхан минь, танаас гуй. Та ямар инэрлгүйгээр энэ гурвыг минь ингэж байгаа юм хэмээн хэлээд өөрийн ирэхгүй гарах нулимсаа арчин тэдний хажууд очин хоёулынгийнх нь гарыг атхан. Уг нь би та хоёртоо сайхан мэдээ дуулах гэж байсан штэ. Сая Санчрын өмгөөлөгчтэй ярьсан. Ямар ч байсан утасны үзүүрээс атгсан нэг хамтрагч нь түүнд их тусалж байгаа гэд тэр сайхан мэдээг дуулгахаар баярлан яаран эртэл юу болох нь энэ вэ? Химэн нулимсаач арчих сөхөөгүй хандын гарыг атхан уйлан байтал наран туяагийн гарыг ханд сулхан атгах шиг болов. Наран туяа итгэж ядан дахин харвал ханд яахын аргагүй хурууга хөдлөхөн тэрэ. Инхээ эмчийг дуудаарай. Ханд багш ухаан орж байх шиг байна. Хурдлаарай. Инхээж хонхоо дараад өрөөнөөс гарангуутаа төд удалгүй баяр жаргал эмчтэй хамт ороод ирэв. Эмч орж ирэнгүүтээ нөгөө хоёрт хандан "Та хоёр үүдэнд байж бай. Ухаан орж байна" гэхэд наран туяа инхээ хоёрч өрөөнөөс гарав. Эмч совлогчд мөн үүнтэй зэрэгцэн өрөөлүүгүйн орцгов. Наран туяа хамаг тамир нь барагдан үүдэнд байх сандал дээр суун тусан нэгийг гөлрөн уйлсаар. Инхээ түүний хажууд мөн газар шагаан сууж байснаа санаа алдаад наран туяагийн гараас атхан "Чи минь зоригтой байгаарай. Энэ хоёр минь буянтай болохоор удахгүй босоод ирнэ. Тэгээд Санчир минь хурч ирээд дахин гурвуулаа хамтдаа жаргалтаа сайхан амьдрах болно. Битгий уйл, одоо тайвшир" хэмээн хэлээд мөрөөр нь тэврэн ингэртээ наавал наран туяа ингэртэн наалдан бүр ихээр ихэр татан уйлав. Өрөөний хаалга үе үе нээгдэн хин нэг нь гүйж гарч аваад гартаа ямар нэгийг барин мөн гүйсээр орно. Иймэрхүү байдалтай нэг цаг орчмын дараа баяр жаргал эмч хөлсөө арчин говьсаар гараад ирэв. Инхээ наран туяа хоёр зэрэг ухсгийн босон очвол баяр жаргал эмч хөлсөө арчаад тэр хоёрын өвдөөс харж инээмсэглээд "Ханд хатагтай ухаан орсон. Хэдий ухаан орсон ч ерөнхийлөгчийг хараад дахин ухаан алдах гээд бид жаахан сандарлаа. Одоо бүх зүйл зүгээрээ. Хардаа" хэмээгээд хаалга нээвэл
Эрдэнэ ханд хоёр бие биеийнхээ өдөөс асар их хайр гэрэлтсэн харцаар ширтэлцэн хэмжээгүй жаргалыг эдэлцгээж буй бололтой талбуун харагдав. Наран туяа инхээ хоёр ч мөн тэднийг хараад өөдөөдөөсөө баярын харц чулуудан сая нэг уртаар амьсгаа авцгаалаа.